Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа. Өнөөдөр бид Монголд болсон гачирхалтай явдлуудын талаар ярилцах болно. Дотоод хэргийн их сургуулийн пэйж дээр нийтлэгдсэн нууцлаг зургийн талаар, өнгөрсөн амьдралынхаа ээжтэй уулзсан хүний талаар болон их нялхас имлэгийн хонглын талаар ярилцах болно. Тухлан суугаад таалан сойрхно. Таад намайг гэс дараагийн дугааруудаа хийгээд яваад байгаарай гэсэн. Тэгээ шууд дараагийн дугаартаа орцсон сууж гин. Өнөөдөр арай богинохон түүхүүдийг хэдүүлээ ярилцсан. Тэгээ таад бас комент ор бичээрэй. Энийг үзснийхаа дараа нь богинохон олон түүх оруулах уу эсвэл арай урт цөөхөн түүх оруулах уу гэх тээ нэг дугаар дээр. Тэгээ таад хэлээрэй. За тэгээд одоо хэдүүлээ Монгол тохиолдсон эвгүй явдлууд руугаа орцгоё. Бидний ярилцах ихний түүх бол түүх биш. Ерөнхийдөө нэг зургийн талаар ярина. Хүмүүсийн анхаарлыг нэлээд их татаад байгаа өчигдөр постлогдсон зураг байгаа. Яг одоо бидний харж байгаа энэ зураг байгаа байхгүй юу? Энэхүү зураг дотоод хэргийн их сургуулийн пэйж дээр өнгөрсөн өвөл 12 сард буюу 8-9 сарын өмнө постлогдсон зураг байгаа юм. Тэгээд постлогдоод сүүлд ерөнхийдөө устгасан шалтгаан тодорхойгүй байгаа. Тодорхойгүйч яах вэ? Одоо хэдүүл бараг шалтгааныг харж ийн. Дотоод хэргийн их сургуулийн оюутан сонсогч нар гэх юм уу те багш нартайгаа ч юм ингээд зураг байгаа байхгүй юу? Тэгээд дунд нь яг нэг одоо оюутныхын нард нэг эмээгийн зураг гэж хараад байгаа юм би. Эвгүй байгаа сте. Тэгээ хүмүүс болохоор энэ зургийг одоо тэр пэйжнээс уссан шалтгаан нь бол энэ хүний дүрс гэж яриад байгаа. Энэ хүний дүрс яг юу вэ? Нэг одоо хүнийх нь ойр дотны хүнийх нь сүнсүү эсвэл санаандгүй одоо энэ зурган дээр орно гэж байхгүй. Бусны юм гой зохион байгуулалтаа ингэж зогссон байх чинь яг нэг хүнийх нь ард ингэ хүзүүнийхэн цаанаас цохоо гэж байхгүй. Зураг алаач хүн ингээд зүгээр юу гэдэг нэг хүн ингээд дунд нь ортно гэж байхгүй санаандгүй. Энд чинь пөөх ямар сони юм бэ хөөрхий. Нэг хүнийх нь эмээ дагаж явдаг юм болов уу? Эсвэл энэ тэндээс дагсан юм болов уу? Эсвэл энэ газарт нь байдаг сүнс юм болов уу? Тайлбар гэсэн байна. За сургуулийн оюутан бичсэн баг шиг байна. Наадах чинь манай сургуулийн өндөр ахуулсан зурагтаа хин нэгэн фотошопсон хүнийг оол гэд бөө юм болсон. Зураг авсан хүн нь шогссон юм уу? Бүү мэд. Гэхдээ манай сургууль вэгүү гэж байна. Дотоод хэргийн сургууль эсвэлтэй гэж сонсож байгаагүй юм байна. Сэжгийн эмийн чинь өвгснээ хийж байдаг байна. Тэр завсар хаа гэнэ. Өнөөдөр энэ эмээ чиний баян газар очиж чамтай хамт хүнжилчин орж ихтэй дундахаар чин нүүрэн дээр чин тулж амьсгалах болтугай гинэ. Энэ угаасаа сүнс ихтэй зураг байна штэ. Тэр хөгшин хурандаа чин өвлийн хувцтай оюутнууд дунд юу хий зогсох юм бэ? Бүгд зуны хувцтай байхад минийхэр бол 3 байна гэж байна. What? За ингэж байгаа байхгүй. Энэ нөгөө энэ имэйгийн зураг байгаа. Тэгсэн энэ нэг арай настай өвлийн хувцастай хурандагийн зураг уу. Тэгсэн энд одоо юу юм? Сүнс нь бараг поз аваад байгаа юм шиг бараг ингэж ингээд сүнс нь гэж ингээд жоохон орчин үеийн позтой сүнс үгүй юу? Энэ зурагтай эйггүй шүү. Энэ хүмүүсээс миний YouTube үзэгч байна уу? Нэг тайлбар авъя. Яг тухайн зураг авалтын үеэр ийм хүмүүс дунд нь байсан уу? Өвөл дарсан зураг байж тээ. Гаднаас шууд гадуурхаа тайл 12 сард дарсан зураг гэсэн. Тэгэхээр гадуурхаа тайлаагүй бас орж ирсэн байж болох энэ хүний их шиг. Тухайн үед 2 зураг нийлүүлэн нийтлэх үед год байсан эмээг анзааралгүй эвлүүлсэн байсан шүү гэд яаралтай устгасан. Сүнс гэх мэт та бүхэн буруу ойлгосон байх шүү. Аны сургуулийнх нь хүн баг шүү байна. 2 зураг нийлүүлсэн гэхлээр чинь зарим зурган дээр ирээд зарим зурган дээр ирээгүй гэсэн үг үү те. Тэгээ 2 хуваагаад ингэ нийлүүлсэн чинь дунд нь гэтээ эмээ яг юу хийж байгаа. Гэтээ 2 зураг нийлүүлээ гэж бодоход тэр дунд нь яг яач зүгээр л хүн юм биш үү. Нэрээ зүгээр л бас хүн байж болох юм. Зүгээр л саарл үстэй жоохон ахив насны оюутан болов сүүл сургуульд орсон болов. Үнэ постлоо дуудлаггүй 2 цаг хүрэлгүй устгасан. Сургуулийн багш нар хүртэл харсан уу гэд ярьсан явсан гинэ. Йоо ямар эвгүй бэ. За нилээ ичти болгож тавьсан зураг юм уу, ориг зураг юм уу? Ийм хүл имээ байна да тий.
Нинийх нь ээж нь зүгээр баяр хүрэх гэж ирээд хүүтайгаа юм ярьж байгаа. За зураг дарлаа гэсэн чинь за ийм ингээд нуугч амжааг байхад нь авцсан болов. За энэ юу вэ? Энд 2 гар гэсэн чинь ч одоо юу юм бэ? Энэ залуугийн яг ээж имээ эдэр нээж болох л ихтэй зарай төстэй ч юм шиг те. Хин гэж залуу вэ? Нэр нь алга. П энэ бас юу дэ тир гинэ. За энэ бол арай. Одоо ч амар болж дээ. Сүнснүү 6 даруулаад л те. Нэг хийцгүй пен, Photoshop эдэр өөдөгөө гаргаад суудаг байхтаа чаваас. Одоо PS хэрэггүй гэж байна гэж юм. 26 нь харагдахгүй байна. Бүр 12 сард гэсэн те. За би л пэйжээс нь энэ зургийг олсонгүй. Тэгээ аюу их зураг постлт юм байна. Устгацсан юм чи одоо ч юу байхгүй л байх л та тий. Эсвэл зурагсан жоохон пранклсан байж магадгүй. Тэгээд баригдаад хүмүүс юу вэ гэсэн чинь тэгээ хэрэгээс цухтаагаад устгацсан болов. Эсвэл жигнэсээс хүнсэн болов. Эвгүүлийн. За эвгүүлийн юу нь бол түр байж байгаа guys. Нэг юм асуух юм. Солонгосын Lovely brand-ийн 4 төрлийн зайрмыг та арай амсаж үзээгүй юм швэ. Байгалийн жимсний тансаг амттай Lovely зайрмны төрлүүд нь эрүүл мэндийг дэмжих пробиотик, витамин агуулт гэвэл та итгэх үү? Солонгос зайрмны амтыг утгаар нь та Lovely зайрмнаас мэдрээрэй. Зэрлэг нэрштэй йогурттай зайрмаг. Алимтай гүзээлцгэнтэй. Окей. Сүүл шоколадтай төрөл нь бас шинээр ирсэн юм байна. Манготой гэж байд юм байна. Окей. Сүүл үед би бол жоохон манго дуртай болоод байгаа. Манготойг нь идэж үзье. Янзтай. Жоохон хальтлаа. Ингэж идвэл гоё юм байна бас. Үпси, шоколадтай хайлтч. Гэтэ амтлагаараа явуулна. Бидний юу ч зогсоож чадахгүй. Янзтай. Хөлтөөж байгаа бус итгэхээс. За тэгээ та бүхэн Lovely зарим гэдгийг хүсвэл Монголын бүх сүлжээ болон бусад дэлгүүрүүд ч гэсэн байгаа. За ингэж бичлэгтэй орцгоё. Зураг харж айцгаасан бол одоо түүх рүүгээ орцгоё. Ойрдын чанартай юм уншаагүй сайхан байна. Сонирхолтой юм байна. Йоо, кино шиг юм бэ гэж байна. Окей. Энийг уншия. Let's go. Хин нэгэн итгэхгүй байж болох ч тэр шөнийн хайдас мэдэрсэн бүхэн дараа нь ойлгосон зүйлс минь миний сэтгэлд боддоор үлдсэн. Зарим үннийг заавал нотлох баримтаар биш, хүний зүрх өөрөө мэдэрдэг юм шиг санагддаг. Яа, ингэчгээр чи шууд яг л нэг болсон явдал шиг орж ирж шүү. Окей. Намайг 14-тэй байхад болсон явдал. Нэг өдөр хонь хотондоо орж ирдэггүй. Уг нь хонь чинь өглөө эрт бэлчээд орой нар шингэхийн алдад хотолдог баймаар юм. Манай хонь ер нь хаяадаа ингэж домбоцдог байлаач гэжтэй. Одоо чи юм л дээ. За. Тэр ч яах вэ? Гол яриа руугаа оръё. Хоньо харуу бүрийг хүртэл хотлохыг нь хүлээвэ. Байдаггүй шүү. Үхэрт явах, хондоо явах нь надад оногцсон ажил. Би ч гэрийнхээ хамгийн туранхай. Хөнгөн шингэн болохоор маань мотоциклтэй явахаар хөнгөн байдаг гэд байнга би явдаг байлаа. Бүр гэгээ тасрахын алдад бид хоёр хонио бэлчээдэг уул руугаа тавьваа. Хонч бүр ирмэгдээр нь юмнаас үргэсэн аятай бөөнрөө зогсчгож бид хоёрч мотоогоо орилуулан барин очив. Гол нь хоньныхоо наанаас хид тулчих бол цаанаа давуулж алдаад балрах тул хоньноос хол бууж үлдээд аавыг ганцаараа явуулж хонио цаанаас нь даруулж байгаад би наанаас нь очиж ингэр хэдрүүлж алдчихгүйхэн шиг дарж авах тактиктай буулаа. Ингээд нэг Монгол соёл мал ухаан ингээд сурж шүү. Айгу ойлгомжтой битсэн байна. Аавч мотоогоо ойрлуулад эвтэйхэн замаар өксөхөөр бүр алга болоод бараан дасраад яваад өв. Сарны гэрлийн бүдэг туяанд ч чүү замаа харан өгслөө. Хонь цагаан тулдаал харанхууд бүдэг бадаг ялгарч байв. Манай хонь энд хидэн удаа ингэж байсан болохоор худалч хүнд чулуунуудын байрлалыг цээжлэх нь холгүй газар байлаа. Ядаж байтал би өксөөр өксөхөөрөө газар шагааж замаал харж явахгүй бол дээшээ харахаар толгоо эргээд арагшаа савж унах гэд байдаг тул сурсан зангаараа газар шагааж яваад ийшээ өксөх болгондоо суудаг хоёр зэрэгцээ чулууныхаа урд ирээд цогслоо. Тэгсэн газраас арай л өөр өнгөтэй хоёр том хар юм байва. Энэ бол Монгол гутал байхан тэр. Би ч
тэр хоёр гутлыг дагуулад дээшээ харуул ноорхоо улаан дээлтэй урт хар үстэй цагаан царайтай үзээр юм сууж байдаг байгаа. Би ч пал гээд явчихлаа. Тэгсэн цээжин дотор зүрх хагарсан аятай халуун шингийн юм урсаад байгаа ч юм шиг мэдрэгдэв. Хөдөлж чаддаггүй. Аавыг эрхийг хүлээгээд л байлаа. Тэгж 10 минут зогслоо. Пүү. Сүүлдээ бүр ухаан алдах шахаад нүд бүрэлзээд байж байтал гинэд ухаан орсон аятай янз бүрийн юм харвал айж болдгүй юм гисэн гих хөрсцүүлийн яриа тархинд цураатаад явчихв. Эцсийн хүчээ шавхаад хажуугийнх нь чулуун дээр суугаад доошоо харан юу ч болоогүй юм шиг гутлаа үдэж гарва. Юун дотроо бол үхэж байгаа юм чинь. Хамгийн сонин миний хоёр нүд хоёулаа доошоо харчихсан байгаа байж над руу хараад хөдөлгөөн бүрийг минь ажиглаад байгааг нь хараад бас мэдрээд байсан. Юун гутлаа үдэх, орооцолдуулаад л буцаад тайлаад л дахиад үдээд л байв. Хамаг би салганаад бүр яг үххнэ. Тэгсэн нөгөөх чинь миний охин чинь ээжигээ дөөрөөд урт үстэй болж юунда яараа вэ? 50 үдээч гэх мэт баахан юм яриад л байх шиг байсан. Тэгээд үдсэн болоод гяс босоод хонь руугаа нүдэ аниад гүйчихлээ. Ямар тач хонио нэг юм дараад гэртээ ирчихсэн л байсан. Яаж ирснээ бол огтхонч сандаггүй юм. Аав, ээж, гэрийнхэн ч мэдчихсэн байхыг бодвол би нэг юм хэлсэн л юм шиг байгаа юм. Удалгүй лам дээр очлоо. Бүх зүйлийн учир занглаа тайлагдаж би асгартлаа уйлж орхив. Одоо би бүх зүйлийг нэг нэгэнгүү тайлбарлаж өгье. За, учрыг нь олсон юм тий. Би урд наснда эцэг эхийнхээ хариуцлагагүй үйлдэлээс болоод нас барсан юм байж. Манай урд насны ээж миний араас ихэд гашуудан битгэрсээр намайг 14-тэй байхад өнгөрчихсөн болж таардаг юм. За, тэгэд дараа төрөл рүүгээ ч явхаас өмнө намайг энэ наснда яаж амьдарч байгааг харахаар ирсэн тэр байж. Ваа, ямар амар юм бэ? Дараагийн насн дээр нь хүүхдээ ямар амьдарч байгааг харахын тулд ирсэн өмнөх амьдралынх нь ээж нь гэсэн. Хид хідэн удаа хонио тэгж алдаад намайг байнга ирж тууж байхаар тэр зориудаар хонь хотлуулгүй намайг отож суугаад байсан байгаа юм. Лам хэлэхдээ чамайг сайн хүний үр болоод жаргаарай гэж их залбирч араас чинь буян сайн үлдсэн байна. Чамайг эртнээс ажиглаад л байж. Одоо дахиж ирэхгүй. Чамайг яаж өсөж тойронж байгааг харчихсан болохоор одоо айлтгүй. Харин чиний хажууд нь суудаг их зөв үйлдэл байна. Хэрв чи цугцсан бол чамайг илүү ойроос харах гээд дагаад л явах байж гэж үлээ. Тэр оройно яг нөгөө сууж байсан чулуун дээр нь арц хууж өгүүлээ 100 өргөж эцсийн замд нь үдэж билээ. Өөрийнхөө урд насыг мэдэх, бүр ээжтэйгээ уулзах их эвгүй юм билээ. Нууц юм, нууцараа сайхан гэдэг үгийг их ойлгосон. Юм бүхэн учиртай гэж зүгээрс нэг үг юм биш юм билээ. Бас тийм. Яг тэр орой манай одоогийн ээжид муу совин татаад арц хууж өгүүлсэн гэж байгаа. Их хүний зүн совин хайр гэж дундаршгүй агуу зүйл байдаг юм билээ. Бас тэр ламд их баярлдаг. Хэрвээ тэгж тайлбарлаж өгөөгүй бол өдийд галзуурчихсан байх ч юм билүү гэж боддог. Нэрээ тийм ээ те. Айгу эвгүй гачхалтай аимшигын ч гэмээр явдлыг айгу тийм зөөлөн болгоод тайлбарсан байна те. Учрыг нь мэдээд. Одоо бол огтхонж айдаггүй. Харин ч нэгэн цагт ээж байсан хүнээсээ айж бэргсэндээ их харамсдаг. Иви. Тэр хүнд ямар байсан болдоо гэж ботхоос ч айдаг. Болох ёстой юм болдгоороо болоод би ахин төрсөн ч юм билүү. Тэр хүний буруу гэж юу байх втэ гэж их боддог. Хэд нөрсөн бол уучлаарай. Цэгцтэй бичих гэж хэрэндээ л хичээлээ шүү. Аюу гоё битсэн байна. Аюу амар гоё битсэн байна юм. Ээж нартай хайртай шүү гэж нь. Одоо 2 насны 2 ээжтэй хүний түүх маш сонирхолтой. 10-аас 9.1 өгмөрөө битсэн хэм маяг бол маш тайжгүй. Саяхан постлсан түүх байна. Цоо шинээрээ байна. Сайн байцгаана уу?
Би сүүлийн 1 жил зүүднээсээ их айдаг болчихлоо. Жилийн өмнө би цагаан тэмээтэй хүнтэй хамт зүүн хойш явж байна гэж зүүдэлсэн. Хамгийн хачин нь би тэр хүний ард нь сууж байгаач толгоо над руу харсан байсан юм. Окей. Би өглөө нь маш их хөлөрчихсөн сэрсэн. Нэх их удаагүй ээжийн би өвчин ороод эхэлсэн. Би ажиллаа хийн давхар ээжигээ асраад л их хэцүү үе байсан. Тэгээд миний бие ч их өвдөж бас тэр зүүдээ дахин зүүдлээд байсан болохоор үзэж хардаг хүн дээр очлоо. Эмээгийн таньдаг лам хотод ирсэн гэхээр нь эмээтэйгээ хамт очтол тэр лам над руу байнга хачин хараад л буфтнаад байсан. Би өвдөд дууч гаргаж чадахгүй сууж исэн. Лам догшин сахиустай хүүхэд байна да. Чамаг том жижиг 3 лам дагаж явд юм байна. 3 буруу эргээд 2 нь чам руу шар юм цацаад байна. Гэхдээ айх хэрэггүй тэд байгаагүй бол чи айл эрт жаргалын оронд очих байсан юм. Ижил огтой ижил нэртэй хүмүүсийг эрлэг заримдаа андуурдаг. Бас за ямар тааж би чадхаараа аглах гэж оролдъё гэж билээ. Игүү энэ 3 буруу эргээд 2 нь чам руу шар юм цацаад байна. Шар юу цацаад байна? Манай өвөөгийн талд мундаг том лам нар байсан юм гисэн. Өвөөгийн аав буюу буурал өвөө маа надад нэр өгч зүүд зөнтэй хүүхэд байна да гэсэн юм гинэлээ. Тэр өдрөөс хойш би тийм ч их зүүдлээгүй. Их л тайван байсан. Даанч нэг амар бороотой шүн би хар ямаа эмээ өвөөгийн гэрийг тойроод орилоод байна гэж зүүдэлсэн. Ямар ивүү зүүдэлт юм бэ те. Хар ямаа ч бас жоохон муу ёр юугаас илтгэдэг үстэй хаяа. Би айгаад зул өргөөд буурал өвөөдөө залбираад л унтсан. Даанч өглөө ээжд маань эмээ нас барсан гэсэн дуудлага ирсэн. Окей. Яалчвал зүүдэрийг юм харддаг хүн байна, юм мэдэрдэг хүн байна да. Нас нь болоогүй байсан юм байна л гэж ээж надад хэлсэн. Өөр юу ч хэлээгүй. Ажил явдал дуусаад би ч хүнтэй яриха болсон. Тэгээд л мартагдсан да. 6 сар би огт зүүдлээгүй. Тэгсэн дахиад л аимшигт зүүд. Би аавынхаа баг дүү оршуулгын дунд хар зүйлтэй зодтолтож байна гэж зүүдэлсэн. Аавын баг дүү тэр үед их өр зээлтэй оршуулгын газар манаач хийдэг байсан юм. Би ч нэг л зүйл буруу байгааг мэдээд аавдаа хэлсэн. Аав чадхаараа л дүүгээ тэр газраас холдуулахыг хичээсэн ч дүүн тэр ажлаасаа огт гараагүй. Бүр аавтай муудалцаж эхэлсэн. Хэдхэн сарын өмнө аавын дүү амиа хорлцсон байсан. Би одоо айж байна. Би аав ээжигээ зүүдлэхийг гэхээс айж байна. Үгийн алдаа байвал уучлаарай. Настай адилхан хүн байна уу гинэ. Яг л нөө юм үзэж хардаг хүн л битсэн байна. Хэцүүлээд байх л та ер нь бол тий. Зүүднээсээ хүртэл айштай. Зүүдэлсэн хүмүүс насраад ах дотны хүмүүсээсээ хүртэл одоо ингэ зүүдэлж бидээгээл айцтай унтна гэж тохоор эвгүй. Тэмээ зүүдлэхэр муу гэд байсан уу чинь лам хэлэхдээ үхлэн ирсэн зарим хүн л цагаан тэмээтэй хүн зүүдэлдэг юм гэсэн. Ямар амар юм бэ? Цагаан тэмээтэй хүн зүүдлэхгүй байх болтугай. Бүгдээрээ цагаан тэмээтэй хүн зүүдлэхгүй шүү заа. Энийг хүн зүүлгөө гэсэн байна. Миний бодлоор айх хэрэггүй л гэж хэлээ да. Харин эргээр тайлаарай. Сайн юм бодоорой. Бүр болохгүй бол муу зүүдээ аваад сайн зүүдээ өгөөрэй гэд зүүн мөрөн дээрээ 3 удаа нулимж байгаараа сэрэнгүүтээ. Муу зүүдээ аваад сайн зүүдээ өгөөрэй гэд зүүн мөрөн дээрээ 3 удаа нулимжт юм ба штэ. Ер нь альва зүйлийг бодолчин л удирдах шүү гэж байна. Ер нь бол санал нэг байна. Альва зүйлийг бол бодол нэлээ удирддаг. За хэд их хар дараа зүүлж байгаагаа мэддэг болсондоо тэгээд харанхуй нөмрөөл ирэнгүүт зам уу даруулахгүй шүү. Доошоо хараад хөвцдөг болсон. Тэгээд дарах гэж байсан зүйл сарничдаг байсан. Нэрээ дээшээ харахад болчвол дээрээс сүнс дарахгүй юм шүү. Яагаад хин ч энийг өмнө сэтгэгээгүй юм бол зүүдэндээ дураараа дөргиж ихсэн зүүд юм чинь гээд тэгээд сүулдэ исэн бусын зүүдлэхэ болсон доо гэж. Авууштай зөвлөгөө байна.
Яг үнэ хар дарж эсвэл даруул шүнс ирэхдээ за та хэд даруулахгүй шүүгээ доош хараад хөвчдөг гэж. Пүү. Энэ юу нэлээ юу арга юм биш үү? Нэлээ үр дүнтэй арга юм шиг байна. Үхлийн тойрог гэдэг кино шиг юм. Тийм биш нэр бодоодсон чинь тэрэн дээр зүүдэн орсон хүн болгон үхээд байдаг штэ гинэ. Үхлийн тойрог гэснээс үхлийн тойрог кино маань одоо буух ер нь бол төгсөж байгаа шүү кино театраас. Үзээгүй хүн байвал үзээрээ. Нэр хаа сонслоо ярьсан түүхэн уншаад байна гэсэн чинь үхлийн тойрогт нэр ойролцоо түүх байсан шүү дээ. Байна гэж энэ ер нь их бодтой зөнтөө зүүдэлдэг хамгийн сүүлд их чинхээ баг хүүхдийн зурганы өмнө зул хасаастай гэрт баахан хүн буужнаж байна гэж зүүдлээд 2 хоногийн дараа хөөх ихчээ маань бааху бурхан болцсон байсан да. Одоо бодохноос сануулж дохио лөгөөд байсан бололтой гэж боддог доо. Амар юм а тий. Гэхдээ хүмүүст амар зүүдэлтэй юм байна уу? Монголчууд эсвэл тийм юу гэдэг юм уу? Зөнтэй гэдэг юм уу? Цагаан тиймээ зүүдлэхэр мөнх бусыг үзүүлдэг гэж сонссоо гэж. Цагаан тиймээ тэг хүн ер нь л аяга муул юм байна те. Говь газартаал цагаан тиймээ нэрлэгийн унаал гэдэгтэй гэж юм. Тэгээ хиллээ гэж бодъё. За нэг хүний зүүдлээ гэж. Тэгээд хэлхээч одоо яах юм боломжтой гэх юм уу? Юу бие одоороо гэх юм уу? Тэний юм хилдэглэхтэй те муу юм болох гээд байна. Гэрээсээ одоо төр зур битгий гар гэдэг ч юм уу. Битгүй. Танад нэг зүүдэлдэг хүн байна уу? Зөнтэй хүмүүс байна уу? Хэр их байна? За энэ жилийн ер нь аялал зугаалгын үйлрэл дуусах төгчийн. Тэгээд дуусах төгсөж байгаа учраас дуусгаас өмнө хэдүүлээ нэг сайхан аялал зугаалгын vibe авцгаая. Ер нь энэ жил маш их хүмүүс зугаалсан. Миний мэдхээр тэгээд энэ хүмүүс ер нь эвгүй зүйл ер нь юу юутай учрваа. Тэ та ихс одоо зугаалж байгаа хүмүүс авах энэ хэсгийг сонсож нэг айцыг мэдрээрээ. Тэ кайф аваарай. За аялаж байхдаа тохиолдсон аимшигт явдлуудаа бичээч гэсэн пост байсан. За энэ нэлээ их реакшн авсан байна. За энийг харцгаая. 2017 оны зуны амралтаараа Монголд ирчээд таньдаг ахыхаа жуучны компанид хөтөлчөөр ажилд орвоо. Эхний хідэн аялал жаахан юм сурч аваад байж байтал говийн 9 хоногтой 2 хоног нь майхантай хонох аяллаа маршрут гаргаж өгөөд 4 солонгос залуу авч явахар болвоо. Эхний өдрөө цагаан сувраг биш, шууд л их газрын чулуу руу явлаа. Говийн зэрэглээ кино баяхан тохиолдсон газар ойрхон байдаг гэж дуулж байсан болохоор жаахан эвгүй байсан. Яг өмнөх дугаараар бид энэ талаар ярьсан те. Хотоос гараад явсаар үд дунд зорьсон газараа очлоо. Ойр хавьд амьд хүн битгий хил, амтэн ч ховор байв. Нэг тийм сонин цаанаасаа л эвгүй газар. Үзүүлдэг газраа ч үзүүлж дуусаад майханд газараа очоод 2 майхан босгоод оройн хоолоо хийж эхэлж байтал тэнгэр муу хараад нилээн ширүүн салхилаад эхэлсэн борооноос өмнө гээд гэлс хоолоо хийж идчихэд нөгөө дөрвөө 2-2-оор нь майханд оруулчаад жолооч ах бид 2 фургон дотроо наар засаад хөвтөж байтал нэг залуу маань майхан хийсчлээ гэсээр ороод ирэв. Хийсэн майхангаа арай гэж тогтоогоод байж байтал нөгөө майханд бас хийсчгэр нь хумж аваад машин доороо хийчээд нөгөө дөрвөө фургон дотроо унтуулчаад үлдсэн нэг майхнаа сайн гихч нь газслаад жолооч ах майханд хоёулаа унтыг гэхээр нь дүүн машиндаа унтчих энэ дөрөв айж магадгүйгээд фургоны урд атрилдаад нэг их тухай олж чадахгүй унтсан. Яг шүн дунд бороо нилээ ширүүн салхитай орж байсан. Яг урд салхины шилний урдуур нэг хүн яваад өнгөрөв. Би ч ихэндээ нэх их юм бодоогүй. Нэг нь л бийцж байгаа юм бэлгүй гэж бодоод нүдээ анаад хитв. Хэсэг хугацааны дараа машины хаалганд хүн хүрээдж байгаа юм шиг, майжаадж байгаа юм шиг нэг тийм хумсаараа зураад байгаа юм шиг чимээ гарахаар нь манай дөрвийн нэг нь би засчаад онгоолгож чадахгүй байгаа юм байна да гэж хоошо хартал дөрүүлээ унтаж байна. Гайхаад жолооч ах юм байна гэд урд хаалгаа онгоолгоод хартал хинж байгаагүй. Гинэд хамаг шар ус босоод жолооч ахыг дуутах гэсэн хоолоо гарч өгдөггүй. Гацаад буугаад майхан руу очдөг юм уу гэсэн айгаж чаддгүй. Айсандаа болоод нүдээ тас ханаад хөвцсөн. Тэр шүнжэнгөө унтаж чаддгүй. Тэр хаалга майждаг чимээ машин тойрч яваад байсан үзэгдэл дахиж 2-3 удаа давтагдсан. Хүн чи айхаараа дуурч чаддгүй гацдаг юм билээ. Өглөө жолооч ахад хэлсэн юмаа хурдан багл хоол очиж шээлгүй унтсан газараа шээ. Гэлс хурдхан явъя. Эргэж харж болохгүй шүү гэж билээ.
одоо бодохоор л шар ус босдог гинэ. Ер нь бол эвгүй хүнээс сонсож байсан юм бодит явдал шүү. Нилээн хэдэн жилийн өмнө хоёр залуу машинтайгаа хөдөө ажиллаар явж байгаад шорон замаар явж байтал нэг эмэгтэй гараа өргөөд нөгөө хоёр анзаараад өрөвдөөд машиндаа суулгаад тэгсэн суучаад юу ч дуурахгүй. Нөгөө хоёр гайхаад хоорондоо юм яриад сүнсчгэр нь биш үсттэй гэх маягаар хоорондоо хөвжилдөөд арийнхаа толинд харахад энгийн нэгэн бүсгүй гинэт эзгүй газар айл амтан байхгүй газар ингээд бууна гэд их зөөлгөн хэлээд манай хоёр зогсоод гайхаад энийтэй сонсч ийсэн үг байна. Эргээд хартал юу ч байхгүй сүулдэ айгаад нилээн ширүү явж байтал машин цогсоод тэгээ сандраад буугаад капотоо зөхөөд учрыг нь оллоо айл бараадаад алхаж айж очтол нөгөө айл нь гашуудлын маягтай хоол унд болоод байсан чинь авдралуун хартал нөгөө таарсан эмхтэй царайтай зураг байж тэр хоёр үлцгээ хаагартал айжчихсан. Энэ яг сонсч ирсэн зураг байна. Хөдөө явж байгаад хүн аваад гэтээ энэ дэр энийг арай өөрөөр нэг хүн ганцаараа жолооч явж байгаа нэг эмхтэй хүн зам дээр ахлаар нь өрөвдөөд аваад явсан чинь ингээд эргээ харж алга болцсон байдаг. Ямар сони гэж гайхаад за чихэн сүнс чөтгөрний багтаа гээл. Тэгээ замаар нэг айл орсон чинь ойрхон айл ороод айгаад айл орсон чинь яг тэр хүнийхэн зураг байж исэн гэж. Ер нь бол энэ бол эвгүй түүх 10-аас 9.3 өгөхөөр байна. Тэрэлж байхаа яг хааны мэдэхгүй байна. Зүгээр эвгүй гэсэн үүднээс бичмээр санагдлаа. 2016 7 хавцаа онд гэр бүлэрээ тэрэлжид очоод голын хажууд майхан саваа бариад байцгааж байлаа. 2 том хүн 4 хүүхэд байсан. 4 хүүхэд нь хоол болох зур гол мол ороод гисэн яг голд битүү цус хөвөөд ихэлсэн. Би ч тэр үедээ 6 настай байсан юм а. Тэрийг мэдэхгүй том ихч аав ээж рүү ойрлол тэгс нөгөө хоёр гяс наанаасаа гар гэд гинэт том ихч хадны тийшээ харчихсан юм яриад эхэллээ. Тэгснээл өөрийгөө зодоод гяс аваал бөөндөө гарцгаасан. Сүүлд аав ээжээс сонссон яг тэрний өмнөх өдөр найзууд явж байгаад нэг нь хаднаас унаад өнгөрсөн гэсэн. Тэрэлж угаасаа тэр чигээрээ тэрэн сүнсчтгэр амиа хорлолт хүн амны хэрэг их болдоо гэж тэрэлжид хадан дээрээс унссан гэл бас ярьдаг байсан те. Дуган хад гэж байна. Окей. Гэр бүлэрээ амарланд амрах үеэр шүн ой модноос нь хүүхэд тас хийдэл инээх дуу сонсож байсан. Жаахан хүүхэд болон нохоотой явж байсан юм л да. Хүүхэд ч уйлгнаад нохоо жийш тишээ харж хий хуцаад байхаар нь ерөөсөө л болохгүй нь явъя гэд юмнуудаа бөөгнүүлээд хөдлөөд нээх удаагүй төв зам руу ордгийн дааван дээр шалтай биш жижиг чулуун дээр машины дугуй бод хоёулаа хагарсан да. Ер нь тийшээ зүглэх болгонд гимтэж эсвэл таагүй зүйл болж идэг гинэ. Сүүнгэр дээр эхнэр нөхөр хоёр хэрэлдээ зодолдоод байгаа сонсогдсон. Тэр зүгт нь хинч байгаагүй дээ. Шүнжэнгөө зодолдоод байдаг. Хоёр ёстой тамтай очиж үзсэн чинь шаал өөр зүгээс сонсогдоод буцаад майханд очсон чинь өмнө байсан газартаа зодолдоод уйлдаад байсан. Йоо. Зэмүү те. Хороололд модны хоёр хэдүүлээ аял зугаал гэсэн чинь хот дотроо бүр яриад эхэллээ шүү. Хороололд модны хоёр доош урууддаг замд дүүтэйгээ 2018 онд баар түрээсдэг байлаа. Их хивгүй гинэт хөгжим өөрөө явна. Жорлонгийн уус татна. Краднус гоожуулаад тосгуурлуу биштэй алийлгаж хажуу руу урсгаад ус алдуулна. Дээд давхарт хоосон сандлууд хураадаг мансард өсгийтэй гуталтай холхин амар бүгд гадаа цуулж байгаад ордог байж үлээ. Одоо өндөрлөөд витамин эрдэс минерал зардаг болсон байна лээ гинэ. Хөш манай золбоо маань тийшээ офис авчихаагүй. Сүнстэй газар витамин эрдэс минерал зардаг газар гэж шít. Хинтийд нарсан ойд өдөржин явж очоод харуу бүрий болохоос өмнө буудлаад майхан саваа засаад хоол ундаа хийж идчихэд утаа май тавиад унтах болов. Надад болон ээжид угаасаа л эвгүй санагдаад байсан ч бид хоёр талдаа мэдрэмжээ дараад хүмүүст хэлэхгүй унтахаар хөвтөд ээж унтаад шүн сихсийсэн хар юм босож ирээд хүнжлийг нь татсан гэсэн. Ээж буцаагаад татсан гэсэн. Тэгээ бүр хоорондоо ноцолдоод нөгөө хар юм чинь яваад өгсөн гэсэн. Тэгээд ээж хөл рүүгээ харсан хар уяагаар
хөлийг 8 тоо шиг болгоод уйсан байсан гэсэн. Ээж уяатаага босож ирээд чамуугаас айхгүй шүү. Чи юм уу миний хүүхдүүдийг оролдох гэж байна уу гэд ноцолдоод байсан гэсэн. Манайх өвөөтэй дуудлагыг нь уншаад л ноцолдоод байсан чинь хар утаа болоод алга болцсон гэсэн. Ер нь нилээ ойн гүн рүүгээ орсон байсан. Дээрээс нь мэдгүй газраа хамаагүй утаа хасааж болдгоо гэсэн. Тэрнээс хойш бас хэд хоног би нөвдөж байгаад гайгүй болсон гэж. Зөрөгтэй ээж биш шүү. Их хүний зориг гэж энэ бах хүүхдүүдэд хамгаалах. Ер нь эмэгтэй амьтад те хүүхдүүдэд хамгаалсан эмэгтэй амьч хамгийн хүчийг одоо гаргадаг. Сэлэнг орхон голын болдоо яг явах бодолтой байгаа газрууд руу ингээд их юм. Сэлэнг орхон голын хажууд хонохдоо жоохон хүүхэд харсан. Шүнжэнгөө унтааг үүр цайлгсан байдаг юм аа гэж нь. Орхон гол цаанаасаа л жилд заавал хүн авдаг эвгүүлдэ угаасаа тасал болж яриад байдаг болохоос гэж нь. Орхон гол заавал хүний аим авдаг, тогшин савдагтай гэлцдэг. Яг хаана гэдгээ бол хилээд ч яах вэ? Завхны суманд л юм байна. Гэрээрээ ууланд ой модтой хэсгээр майхна бариад хонсон. Өдөржин зүгээр байсан. Манай нохой харуу бүрий ороод ихсэн чинь ой моднууд дунд руу хараал архираал эхэлдэг юм байна. Бид хэд бүгдээрээ чимээгүй болоод чангасан чинь саяхан л дуурайд байсан. Хөхөө өдөрч чимээ ань руу болоод модны мөчөр дээр гიშгээр нэг чимээ гардаг да. Тэр чимээл их сонсогдсон. Одоо бодоход жаахан эвүүл санагдаж байна гинэ. Ер нь ямар нэгэн газар хонохдоо ер нь хамаагүй газар хонж болохгүй юм байна. Би бол тоодгүй шүү дээ. Ер нь бол би бол зүгээр сайхан газар хараал майхнаг барьчдаг бас хамаагүй тэгж болохгүй бах. За энд сайн хараарай гэсэн байна. Сайхан постлсон. Бороо сууг дээр постлсон бичлэг байна. Бороо та хэд мэдэх бах. Цаа чи бүр юм сүнс химжигчтэй явдаг болсон юм уу? Мэдрэгчтэй. Энэ хаана их нялхсан хонгол. Их нялхсан хонгол хаана их нялхсан дор хонгол байд юм уу? За хараа. Би өртөөс ингээд юуч бэлтийгөө санамсруу явж оролцсон байхгүй. Тэгээд явж байгаа ийм хонгол бас оллоо. Ямар эвгүй хонгол вэ? Сая юу гэж бэлтийгөө санамсруу явж оролцсон байхгүй. Тэгээд үш. Сайн нэг юм байсан шүү. Юуч бэлтийгөө санамсруу явж оролцсон байхгүй. Тэгээд нэг юм өнгөрлөө нэг бүдэг юм та харж байна уу? Санамсруу явж оролцсон байхгүй. Тэгээд нэг юм өнгөрлөө муурал буугаад явж байна шүү. Муура хүний гарал байгаа юм. Муур гэж үү? Санамсруу явж. Би өртөөс ингээд юуч бэлтийгөө. За паузлахад хэдүүлээ үзэх гэж оролтой. Санамсруу явж оролцсон байхгүй. Нэг юм өнгөрж байна. Тэгээд нэг бүдэг. Тэгээд юуч бэлтийгөө санамсруу явж оролцсон байхгүй. Тэгээд явж байгаа нэг муур гэхэд бас хэцүү юм. Бүтэн бичлэг нь байна уу? Бороо гэд фэйсбүүкээр хайгаарэ. За энэ хэлбэрл юу мэдрэгч байна. Их нялсан хөнгөлтэй хаана вэ? Эхнийхээс үйд юм уу? Чи хот дотор үстэй. Нялсан англи сүнстэй гэж яриад байдаг. Энэ зүгээр рил шугаа хийсэн. Нара би юм дээрс дарааг байна. Тэгэхэд нэг гэрлэн газ чунтаал. Зэш нэг жоо явж үзье. Нилээ анивчиж штэ. Иши. Би өртөөс ингээд юуч бэлтийгөө санамсруу явж оролцсон байхгүй. Тэгээд явж байгаа нэг ийм хонгол бас оллоо. Жохо эвгүй юм. Нэр. Тэнд юм шиг бодчих. Энэ бол амар зааж штэ. Утасны хонгоцыг хүлэгцэн баг. Ингэж явж штэ. За тийш нэг үз явж үзээт. За тийш явсан байна. Амар татаад. Тэр цаана л хөдөлсөн шүү дээ. Бүр дөрөв юу анивчиж шүү дээ. Нара. Тав болчлоо юу. Юу? Тэр байх үү дээ. Гэрлээ мартчихсан шүү дээ. За
чинь амар намхан өнгөлөх шүү. Амар өнгөл шүү. Энүүгээр явсан юм уу муур Амар нойст болж байна. Бичлэг байн тасраад байгаа. Энэ англ дотроос л амар мэдэгдэж. Энэ хонгол амар хонгол байна да. Энэ хонгол нэг юм болж тээ. Түүхтэй л хонгол байна да. Guys. Эцэг гэрлээ орхисон юм уу? Бүр санснаас хитрхи тод дуу муу гарахлаар ингээд бүр ингээд айгаасаа илүү баг гайхадах юм. Гинэд зоч шүү дээ. Энэ гэхдээ мууруу гинэ. Юу вэ саях? За та хэд сонсоор. Муур ингэж дуурах надад хүүхч их сонсгож байна. Энэ англ дотроос л амар мэдэгдэж байна. Муур ингэж дуурахгүй хаа. Эцэг гэрэл байхгүй маа. Тий ч бүр амар намхан юм байна. Яг оо. Ороор бро. Амар мох тэр өөрөө айжиж. Ороо зүгээр штэ. Яавал гэжтэй бро зүгээр нэг хонгол л байна штэ. Зүгээр нэг дуул гарч штэ. Оролтоо юу л яавал гэжтэй. Наад одоо гайгүй дөө. Пүү. Бүр анивчаад ихсэн шүү. Нэг юм дуурайд байгаа юм да. Толгоогоос амар цоглоо. Саний нэг муур юм уу? Нахаа юм. Тиймэрхүү байна. Муур гүгээд байгаа юм болов уу? Гэтэ саях муур бол биш ээ. Муур яаж дуурдаг би чи муурт ижидэг хүн бас мэдэн штэ. Толгоогоос амар цоглоо төмөрөнд. Хаалцсан шүү. Би их нэлхсэлийг цэвэрхэн юм баг гэж бодсон чинь. Тийм цэвэрхэн юм байхгүй л цаашаа Тэг муухай юм байна те. Энэ тэгэд ихнэлсэн хаавар нь яаж за тэр их ярих чи яах. Бүүнөр яваад орвоо хөөе. Үгүй шүү болохгүй шүү. Баа. За гараад бичлэг хөргөслөө. Нөгөө чи ингээл Энэ бүр нилээн яаж энэ тэг яа гэм бол энэ гэхдээ харж ирсэн тохиромж байна да. Бас нэг YouTube-ийн өөр юм дээр ашигцсан явж байсан. гар мар бүр ийм заан болчихсон гэсэн. Маск заасгтай явдсан болоо да. Маск заас юу сайн одоо хуцундраа ариутгах мариутгах яахгүй. За саяны ирэл гимгүү явж байгаа байсан. Орох боломж олдоод. Тэгээд саяны тэр дуу моорын дуу байсан уу юу байсан. Сайн хэлбэл тухай толгоогоо зэгцсэн байсан болохоор манараа тэг юу ч болоод байгаа нь ойлгосонгүй. Хувц сонор тоошоо байлаа. Гэтэл ч сонирхолтой байлаа те. За тэгээд рилэн таалагдсан бол За нэг ийм дүрс шиг юм үзэгчээс ирлээ. Юу гэдгийг сайн хэлж мэдэхгүй мө. Үзэгч та нар минь өөртөө дүгнээрээ. За юу юм? Хаана вэ? Энэ үү? Хүний царайч юм шүү. Эхний алхас шүн хүүхдээ томографийн зураг авахулах гээд хідэн давхарчлаад хонглоор явж байхад амар эвгүүшт араас нь юм хөгөөч байгаа юм шиг дагааж байгаа юм шиг жаахан эвгүй газар ер нь эвгүй газар байлгүй явах тийм. Тэгвэл маш том хүүхдээ имлэг. Тэгээ маш их одоо өвдсөн хүмүүс очдог. Хүүхдүүд ялангуяа тий. Тэгээ их хүүхдүүд төрдөг. Бас их хүүхдүүд энддэг. Бас дагаад тий. Тэгээ саяхан ихнэлс орсон. Ер нь бол миний төсөөснөөс цэвэрхэн газар байлаа. Гайвал санагдсан ер нь бол. Гэхдээ амар хүн байд юм билээ. Өстө буужгинд юм билээ. Өстө ээжээ гэдэг юм штэ гинэ. Шууд хачин болж байна яа. Дараагийнхаа муу юмнаас хамгаалж харц хүчээр хариул. Нэрээ ээжээ гэсэн үг юу? Эцэг гэрэл байхгүй маа. Тий ч бүр амар намхан юм байна. Яг оо. Нэрнгэс ээжээ гэдэг шин. Ээжээ help гэд байгаа юм биш үү? Англиар давхар яриад байгаа юм уу? Бараг help гэдэг байгаа юм шүү.
Өгснийхээ дараа ингээд нэг харанхуй хүүтэн хонголд гацчихгүйхэн шиг нөгөө ертөнц рүү явчихсан даа гинэ. Хитэн салаа хонголтой штэ зөндөөл явдаг байлаа. Морган доор хонголдоо. Гэхдээ хүн явдаггүй хаалттай хонголж байдаг амар шүү. Дээр үед урд имлэгтэй шарлаг хийн гэд ганцаараа яв гэд явуулдаг байсан. Амар ээж гэж дуудах байтугай юм байгаа шүү гэж энэ ер нь бол олон жилийн түүхтэй юм бах та. Сүүл зүгээр засвар хийсэн бах те. Ер нь бол яг имлэгтэй. Үнэ өвчнөдөө шаналж ээжигээ дуудсан хүүхдийн хоолоо сонсогдлоо гэж энэ хөөрхөд. Сүүлэгч нар нь хоёр байрны дундаа хонглоороо лаг явд юм бэлээ шүү дээ. 2013 онд төрөөд хүүхдийнхээ он шиг олох гэж энэ хоёр байрны хонглоор сувлагчаа дагаад л явдаг байж лээ. Өөр хонгол байсан. Ийм хонглоор явна гэж байхгүй шүү дээ. Гүүзтэй. Өвчнөө хүүхэд нас барсан газар сүнс байлгүй л яах вэ? Хөрхс тэндээ гацаад үлдсэн байгаа даа гэж. Энд удаашруулсан бичлэг нь байна. Энэ яцны юм хөдөлтэй байна. Тэр энэ юм байгаад байгаа байхгүй. Ингээ цааш явчихж байгаа байхгүй. Ер нь бол энэ нэг нүд ороод ирэхийн дараагийн хэсэг дээр байхгүй болчих юм гинэ. Муур юм болов. Муур бол их байж магадгүй шүү. Энд одоо сайн харагч хараа guys. Тэр энэ нэг юм байж байгаа ингээ явчихад. Юу юм бол тоо. Зэ. Овоо эвгүй түүхүүд өнөөдөр сонслоо. Богино түүхүүд аяа их байлаа. Та хэд бичээрэй. Ийм богино түүхүүд байвал зүгээр нөө урт түүхүүд зүгээр нөө санал авъя. Яг богино түүх яавал арай олон түүх олон юм харна. Урт түүх бол арай цөөхөн харна. Окей. Тэгээ бүгдээрээ эртээ бүртгүүлээд лайка дараарай. Тэгээ дараа юмсаар уулзлаа. Түр баяртай. Guys.